Шүүх хурал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагтан хорих төвд өнөөдөр 10 цагаас болсон. Цагдаагийн газрын удирдлагууд оноож байгаа хэргийг тэдний өмгөөлөгчд хуулийн үндслэггүй гэж үзэж байгаагаа мэдгдсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс үндсэн хуулийн цэцэд цагдаагийн дарга нарт холбогдох эрүүгийн хуулийн 294, 292 дахь заалт үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-2 дахь хэсэг дэх заалтыг зөрчсөн хэсэг дүгнэлт гаргаж өгөх талаар хүсэл гаргасан. Мөн цэцэд маргаан үүсгээд явж байгаа учраас хэргийг төтгөлөөж өгөх хүслийг шүүхийн бүрдүүнд гаргажээ. Энэхүү хүслийг шүүх бүрдүүн хангах боломжгүй гэж мэдгдсэн. Мөн түүнчлэн шүүх хурлын үеэр өмгөөлөгчд өөрсдийн үйлчлүүлэгчдэд татгалцсан албан ёсоор мэдгдсэн. Хэрэв өмгөөлөгч шүүх хурал өргөжлөл энэ нь хуулийг зөрчиж байгаа ноцтой алдаа болох юм байна. Шүүгч захимж арах болцоогүй үзүүлэлт цэцэд маргаан үүсгэсэн шүүгт хамаагүй гэсэн шийдвэр гаргав. Тэнгуут нь бид нар энэ хэргийг өмгөөлөхөд бидний мэдж байгаа хууль зүйн мэдлэг боловсрол энэ юм та нартай зөрж байна. Бид нар хуулийг цаасан дээр бичснээр нь ойлгож байна. Та бүхэн бол өөр байр суурь арил чиний учраас үйлчлэгч хохироогоод яах энэ шиг хуралдаа амар болдог өмгөөлөгчдөөс нь ч өмгөөлөгчгөөс нь ч адилхан юм байна. Босон ч гэсэн адилхан юм байна. Бүрэн бүрэлдэхүүнээр бид нар үйлчлэгчээс татгалцлаа. За тэгээд татгалзаад гараа явангууд шүүгурлаа хүчээр хийнэ гэдэг давлагч шүүгчийн заавраг цагдаа нар мөнгөлөр өмгөөлөгчдөө 30,000 саатууллаа. Энэ урьдчилан байр нэг. Тэгээд шүүгурлаа хойшлсон юм шиг бид бодчих ямар шийдвэр гарсныг мэдсэн. Гарч ирчээд одоо өмгөөлөгчтэй холбоор байгаа. Өмгөөлөгч иргэшнээ талцсан. За тэгээд шүүх өмгөөлөгчийг үл үлдгэсэн энэ байдлын талаар өмгөөлөгчтэй холбоод хэлэх гээд одоо хөтлөгч. Өмгөөлөгчдийн өмгөөлөх хэрэгээсээ татгалзнаас шүүх хурал цааш үргэлжлэх боломжгүй болсон. Шүүх хурал нээлттэй болоогүй төдийгүй цагдаагийн арга гэрийнхэн болон хэвлэл мэдээллийн байгууллагаас ороосонгүй. Тус асуудал цагдаагийн арга гэрийнхэн өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Энэ олон телевизийг оруулахыг шаардаж байна. Одоо ямар хэлээр Монгол улсын иргэд үнэн зөв мэдээлэл авах хэрэгтэй шүү. Энэ ихэр битээ хаан богдоод байгаа чи. Ямар телевиз орж болдгоо бэ? Энийг одоо нээлттэй болохыг шаардаж байна. Угаасаа л явал нээлттэй явуулахгүй л шүү дээ. Одоо тэгээд хэдэн сэтгүүлчлэг оруулчлаа, хохирогчтой аргыг оруулчлаа. Захиалга хоёр телевиз оруулчихж шүү дээ. Тэгэхээр телевизүүдийг хүртэл дотор нь ингээд ангилчихж байгаа байхгүй юу? Бид нар бол тэгж л үзэж байна. Бид нар сэтгүүлчдийг бүгдийг нь оруулж өгч гэсэн албан хүсэлтэд бол тавьсан шүү дээ. Тэгэхээр та нар ороод энэ яг үнэн бодит байдлыг ард түмэнд харуулах хэрэгтэй байна. Бид нар шүүхийн юунд халдшгүй байдал халдахгүй гэдэг үүднээс бид нар энэ хараа энэ улаан шугамны артал зогсож байна. Та бүхэн энэ дотор ороод яг бодит байдлыг ард түмэнд харуулж өгөх хэрэгтэй байна. Шүүх судалгаа хэмжээний ямар нэгэн шийдвэр гаргаж бидэхгүй одоо мэдэхгүй байна гэсэн үг шүү дээ, тий. Энэ тэгэхээр хаалттай бүх юм хаалттай байна шүү дээ. Бид нар орох гэсэн хүсэлтэд тавьсан. Бид нарт орох зөвшөөрөл өгөөгүй шүү дээ. Би одоо та нарыг бид нар ятгана та нар ороод биднэрт ятгана үнэн зам бодит мэдээлэл авах боломж нээгдэх байх гэж гордож шүү дээ, тий. Өнөөдрийн шүүх хурал өмгөөлөгчд өмгөөлөх хэрэгээсээ татгалзнаар тодорхойгүй хугацаагаар хойшлолоо.